Сайн байцгаана уу? Та бүхэндээ өглөөс ирсэн даруйдаа хийж болохгүй 5 зүйлийн талаар танилцуулъя. Өглөөний жижиг алдааны эрүүл мэндэд муугар нөлөөлдөг тул муу зуршлаас зайлсхийх нь амьдралтай шууд холбоотой байдаг. Бие махбодын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч өдөр тутмын дадлаа анхааралтай эхлүүлэх нь эрүүл мэндийг дэмжиж урт наслахад тусалдаг. Өдөр тутмын зан үйл ялангуяа өглөөний зуршил нь таны эрүүл мэнд амьдралд шууд нөлөөлдөг тул маш чухал юм. Тиймээс эрүүл мэндийн мэрэгчлэнүүд өглөөний эрүүл зуршлыг бий болгохыг зөвлөж байна. Үүнд нэгдүгээрт нь өглөөс ирсэн даруйдаа яаран босохгүй байх хэрэгтэй. Гэнт үүссэн үйлдэлүүд нь ялангуяа өндөр наснуудын эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй. Хэрвээ та гэнт байрлалаа өөрчлөвөл цусны эргэлтийн систем болон ортостатик гипотензис болж толгой эргэх, тэнцвэр алдагдах, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ялангуяа өндөр наснуудын хувьд гэнт босох нь цус харуулт зүрхний шигдээс үүсэх эрсдлийг нэмэгдүүлж нуруунд усны ноцтой гэмтэл үүсгэж болзошгүй. Тиймээс өглөөс ирсний дараа биеийн идэвхтэй байдалд дасан зохицох хугацаа өгөхийн тулд 3 минут орчим орондоо хэвтэх хэрэгтэй. Дараа нь айжмаар сууж босох бөгөөд цусны эргэлтийг идэвхжүүлэхийн тулд гар хөлөө хөдөлгөж хүзүүгээ баруун зүүн тийш эргүүлж сунгалт хийх хэрэгтэй. Боссны дараа нэг аяга бүлээн ус уух нь сайн байдаг. Ариун цэврийн өрөө рүү яарах хэрэггүй, айжмаар босч хөдлөөрөө. Эдгээр үйлдэлүүдийг хийснээр бие махбодыг амралтын байдлаас идэвхтэй хөдөлгөөн шилжүүлэх боломжийг олгодог байна. Хоёрдугаарт нь өглөө хүйтэн хоол идэхгүй байх. Америкийн доторын эмч хэлэхдээ өглөөний бидний биеийн эрхтнүүд бүрэн сэрж амжаагүй байхад гэнт хүйтэн хоол идвэл бидний биед маш их ачаалал болно гэжээ. Ялангуяа нас ахих тусам болгоомжтой байх хэрэгтэй. Хэрвээ та хүйтэн хоол гэнт идвэл ходоодонд ноцтой гэмтэл учруулж хүнд тохиолдол зүрхний шигдээс үүсгэж болзошгүй юм. Мэргэжлийн эмч нар хэлэхдээ өглөө хүйтэн хоол идэх нь эрүүл мэндэд тийм ч сайн биш гэдгийг онцолж байна. Тиймээс өглөөс ирсний дараа бие хэвийн температурт орох хүртэл доор хаяж 20 минут хүлээгээд өрөөний температурт хоол идэхийг зөвлөж байна. Өглөөний цагаа уухын өмнө доор хаяж 20 минутын турш хөнгөн сунгалтын дасгал эсвэл бясалгал хийх нь таны биеийг бүрэн сэрээхэд тустай. Мөн өглөөний цагаа тогтсон цагт тогтмол идэх нь чухал юм. Эцэст нь өглөөний цагаа ууж дуусаа шууд босохоос зайлсхийгээрэй. Шууд биеэ хөдлөгдөлгүй доор хаяж 10 минут суугаад амарх нь зүйтэй гэж үздэг. 3 дугаарт нь сэрсэн даруйдаа халуун шүршүүрт орж болохгүй. Энэ нь өглөөгөр биеийн температур бага, дарал тогтворгүй байдаг. Энэ үед халуун шүршүүрт орвол цусны даралт бууруулж ухаан алдах эрсдлийг нэмэгдүүлж унах шалтгаан болдог. Ялангуяа энэ нь өндөр наснуудад аюултай, нас ахих тусам дасан зохицох чадвар буурдгийг анхаараарай. Шүршүүрт орохын өмнө бие бүрэн сэрсний дараа хит хүйтэн биш, хит халуун биш зохид температуртай ус хэрэглээрэй. За дөрөвдүгээрт нь өглөө сэрэнгүүтээ шууд эм ууж болохгүй. Ахмад наснуудын онцгой анхаарах ёстой бас нэг чухал зүйл бол сэрэнгүүтээ юу ч идэхгүй сэрсний дараа шууд эм ууж болохгүй. Ихэнх эмийг өлөн ходоотон дээр уувал ходоодыг чочроож улмаар ходоодын шархлаа өвчин үүсгэх магадлалтай. Тиймээс өглөөний цай хоол идсний дараа уух ёстой эмүүдийг ялгах хэрэгтэй. Эрүүл мэндийн байдал тохирсон эм уухын тулд эмчийн зөвлөгөө авахыг зөвлөж байна. 5 дугаарт нь өглөө босоод гэнт дасгал хийж болохгүй. Өглөө болсон даруйдаа дасгал хийж эхэлдэг өршөлтөө олон хүмүүс байдаг ч энэ нь өндөр настай хүмүүс тохиромжгүй байдаг. Сэрсний дараа булчин үе мөчн хөшиж уян хатан болоогүй байдаг. Хүчтэй дасгал хөдөлгөөний гэнт хийх нь үе мөчний ачаалал үүсгэж гэмтэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Бага наснаасаа өглөө гүйж байсан хүмүүс нас ахих тусам дасгалаа үргэлжлүүлэхийг хичээдэг. Гэсэн хэдий ч нас ахих тусам дасгал хийх цагаа тохируулах хэрэгтэй. Тиймээс өндөр настнууд сэрэнгүүтээ дасгал хийж эхлэхээсээ илүүтэйгээр бие бүрэн сэрүүн бэлэн болсны дараа дасгал хийсэн дээр байдаг шүү.
Зөв цагтаа дасгал хийгээрэй. Үе мөч болон булчингаа идэвхжүүлэхийн тулд орондоо баг зэрэг сунгалтын дасгал хийгээрэй. Өдөр тутмын амьдралдаа хийсэн жижиг өөрчлөлтүүд гэсэн таны эрүүл мэндэд ихээхэн өөрчлөлтийг авчирна. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.